Олон улсын авилгын энд хэсгийн судалгаагаар Монгол улс 180 гаруй улсаас 103 бичигджээ. Өөрөөр хэлбэл Монгол улс авилгалд өртөмтгий улсуудын тоонд багтаж байгаа хэрэг. Харин авилгалд өртөмтгий Монгол улсын парламентаас эхлээд улс төрийн намууд, батлан хамгаалах салбар, шашин, хэвлэл мэдээлэл, бүр боловсролын салбарч авилгатай байна гэсэн судалгаа бий. 2018 онд боловсролын салбарт хийсэн шалгалтаар авилгалын индекс 67 хувьтай гарсан байна. Энэ бол боловсролын салбар авилгалд өртөмтгий байгааг үзүүлж байгаа тань үзүүлэлт. 2016 оны судалгаагаар боловсрол соёл шинжилгээ спортын яам 64% одоо авсан байна. Энэ үнэлгээгээр бол 100 бол одоо үнэлгээ сайн одоо тэгрүү ойртох тусмаа одоо шудраг байдлын индекс муу байна л гэсэн ийм ойлголт байна. Тэгэхээр 2016 онд улсын дундч нь 69.7 байсан. Өөрөөр хэлбэл 2016 онд боловсролын салбарт энэ одоо шудраг байдлын индекс бол улсын дундажд хүрэхгүй хэмжээнд байсан гэсэн. За 2018 оны шудраг байдлын үнэлгээ саяхан гарсан. За энэ үнэлгээгээр боловсролын яам 67.1 боловсролын салбар 67.1% авсан. За улсын дундч нь 68.7. Хэдийгээр яг нийт одоо 16 онтой харьцуулахад бас тодорхой хэмжээнд өссөн боловч дахиад мөн одоо улсын дундч хүрээгүй хэмжээнд байгаа гэсэн. 24-р сургууль 1-р ангийн нийт 552 хүүхэдтэй. Үүнээс 147-нд хамран сургах тойргийн бус хүүхэд. За гэвч эдгээр 147 хүүхдийг албан тушаалтны хүсэлтээр элсүүлжээ. Тухайлбал улсын хурлын гишүүний хүсэлтээр 5, засгийн газрын гишүүний хүсэлтээр 4, боловсрол соёл шинжилгээ спортын яамны мэргэжилтний хүсэлтээр 2 гэх мэт. За энэ бол авилгын хамгийн энгийн жишээ. Яг үүн шиг муу сурсан оюутан дүнгээд суулгахын тулд багштай мөнгө өгнө. Хүүхдэд цэцэрлэгт өгөхийн тулд эрхлэгчтэй ярьж тохирно гэх мэтээр энэ салбарт авилга олон янзаар илэрч байна. Ер нь боловсролын салбарт болж бүтэхгүй байгаа юмыг илэрхийлдэг юм бол манай дээр ирдэг өргөдөл хондлын асуудал гэж байна. Тендертэй холбоотой хууль ёсоор зохион байгуулдаг, шалгарсан компани дутуу гүйцэтгсэн байхад яам болоод бусад дээр санхүүжилт олгох газраас нь санхүүжилтийн өрөн олгочдөг. Эний цаана ч бас юу байгаа гэдэг юм тийм ээ. Бас идэвхтэй шүү дээ. За хуурамч диплом гаргаж өгнө гэж мөнгө авдаг. Сургуулийн багш захирлууд багш сурагчдаас мөнгө хураадаг, хандив зээл нэрээр мөнгө авдаг. Сургууль цэцэрлэгт ажилд орохын тулд захиралд авилга өгдөг. Гэх мэтчлэн за ихтэй сургуулийн захирлуудтай холбоотой бас янз бүрийн асуудлууд бий. Та бүхэн ч гоён тухайгийн байр шүү дээ. Тэгээ спорт зохицлогор. За энэ өөрөө дансныхан үлдэгдэл нь өөрөө 24 тэрбум төгрөгөөр үндсэн хөрөнгө одоо үнэлэгдсэн байна. Гэтэл одоо үндсэн хөрөнгөний үнэлгээгээд нэг юм компанитай яриад хувийн одоо үнэлгээний компанитай яриад дансны үлдэгдэл одоо үнэлэхдээ үндсэн хөрөнгөний үнэлэхдээ 3 тэрбум төгрөг үнэлсэн. За энэ цаана ямар асуудал гарч ийн гэхлээр төрийн өмчийг багаар үнэлээд цаашаа хойжлох авах гэсэн ийм ойлголтууд гарч байна. Энэ ганцхан спорт зохицуулалтаар гарч байгаа зүйл биш. Яг ижил хүчин чадалтай авилга байгууламж байхад төсөөлөхөд үнэн янз янз байдаг. Энд жишээ олгоод хэлье. Сургуулийн барилгын өвтөл 20 өдөө сургууль одоо бүгдээрээ мэдж байгаа. 2 хоногийн өмнө сувь авах ажил нь эхэлсэн. 4.3 тэрбум төгрөг төсөөлсөн байна. 450 хүүхэдтэй өвтгөл барих гэж байгаа. Зам гараад 2.100 мэдгэн цаана 50 дугаар сургууль байна. Бас өвтгөл барих гэж байгаа. Яг адилхан хүчин чадалтай 450 хүүхэдтэй судалтай сургууль. Энд 1.8 тэрбум төгрөг. Энийг ялгаа нь юундаа орж ийн вэ? Яагаад вэ? Энэ Кембрижийн сургуулиуд ердийн сургуулиас 23 дахин их төсөв хэрэглэдэг. 23 дахин их төсөв хэрэглэж байгаа нь сайн байхгүй. Миний 79 дугаар сургууль та нар 23 дахин их төсөв хүчрэлтэй. Кембриж шиг болно. Энэ дээр дахиад нэмээд нийслэл олон улсын хөтөлбөртэй сургууль байгуулна. Сонгоо айхын бүрэг олон улсын хөтөлбөртэй сургууль байгуулна гэдэг ингээд вирустэй өвчлөгийн Монгол төрийн бодлого. Дахиад тэгш бус байдлыг үүсгэж байгаа юм уу гэхээр хувийн сургуулиуд 30-аас 40 мянган долларын одоо төлбөртэй төрийн дээдлэн төрийн хувийн хэмжээний сургуулиуд улсын төсвөөс нэг хүүхдийн хувьсгал зардлын нөгөө дээрээс нь бүр цайны зардлын үүдээ. Энэ би бол энийг нэг хэлбэрийн жидүү гэж бичиж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл мөө. Хувийн хэмжлийнхэн боловсролын хөрөхгүй байгаа төсвнөөс эдэлж байгаа. Өөрсөндөө хууль ёсны олгож авч байгаа. Цэцэрлэг сургуулийн хүүхдүүдэд 1200 эцэг эхийг хамруулад тэгээд за та багшид хувьд нь бэлэг сэлт мөнгө өгсөн үү гэдээ асуухлаар нөгөө 1000 хүний чинь 40% нь
багшид хувьд нь бэлэгсэлт өгж гэнэ гэж байна. Тэгэхээр бид 40% хэмжээтэй юм байна гэдэг тэр баримжаагаа авчиж байгаа юм. За тэгээд энэ 40% багшд өгж байгаа бэлэгсэл шалтгаан нь юу гэдгийг, хэмжээ нь юу гэдгийг, ямар арга хэлбэрээр яаж дамжиж гэнэ гэдэг тэгэхээр за шалтгаан нь бол нөгөө эцэг эхчүүд өөртөө их санаачлах нь их өндөр. Тэгээд нөгөө хүүхдийн дүнг их болчих юмсан, хүүхдээ нэг өөр сургуульд оруулах юмсан гэдэг энэ одоо үзүүлэлт нь аюу өндөр. Тэгээд ингээд нөгөө нэг мөнгө төгрөг ингээд санал болгоод өгөхлөөр нөгөө багшийн сургуулиуд аюу дуртай хүлээж аваад тэр одоо хүслийг аюу сайн гүйцэтгүүлдэг юм байна. Хэрвээ боловсролын салбарт авилгын асуудлыг нэн тэргуунд шийдвэрлэхгүй бол түүнээс гарах хор уршиг нь асар их бөгөөд улс орныг тусгаар тогтнолдож занл хийлнэ гэж мэргэжлийнх үзэж байгаа юм. Хүмүүс их боловсролын салбарт авилгын асуудлыг одоо маш их жижиг хэлбэрээр илэрдэг ч гэдэм үү те. Одоо анзаарч хараад байдаг боловч яг бодит байдал дээр бол одоо тодорхой мөнгө нүмээр илэрхийлэхдэггүй цаад хор уршиг үүсэж байдаг. Боловсролгүй иргэд гарч ирснээр ирээдүйд нийгэмд ямар аюул хор уршиг гарч ирэх үү гэдэг. Гэх мэтлэнгээр ингээд нөгөө тодорхой мөнгө нүмээр илэрхийлэхдэггүй юм хор уршиг илэрч байдаг учраас энэ салбар өөрөө авилгаас ангид байх зүй ёсны юм шаардлага бий байгаа юм. Энэ салбар сэвтэж гэмтээж энд авилгал хээл хууль шудраг ус явдал газар авах юм бол үндсэндээ үндэстний хувьд сүрэх доройтох улс орны хувьд тусгаар тогтнол аюулгүй байдалд нь занал хийлэл учрах том салбар. Тийм учраас энэ салбарт элдв буруу дашаа хандлага авилга хээл хууль мэтийн хорт үзэгдлийг аль болох дэлгэрүүлэхгүй байх. Дэлгэрч эхэлж байгаа бол дасан зогсоох. Тэрлээ бол үндэснээрээ нийт үндэснээрээ монголчууд бүгдээрээ хэн нэгэн гэхгүйгээр анхаарал тавих тийм шаардлагатай гэж бодож байгаа юм. Тиймээс боловсролын салбарт авилгын асуудлыг таслан зогсоох зайлшгүй шаардлагатай гэж үзэн авилгатаа тэмцэх газраас санаачлан боловсролын салбарт авилга түүнээс урьдчилан сэргийлэх арга зам хэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ удаад бид боловсролын салбарт авилгал, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам сэдвт хэлцүүлэг, төрийн болон төрийн бус байгууллага, судлаач, иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулан зохион байгуулж байна. Өнөөдрийн хэлцүүлгээр хэн нэгэн хувь хүн, байгууллага, салбар руу чиглэсэн шүүмжлэлтийг хэлхээс илүүтэйгээр авилгаас урьдчилан сэргийлэх, авилгыг таслан зогсоох гарц арга замыг хамтран хэлэлцэж, онцтой шийдэлд олж, хэрэгжилтийг хангаж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Боловсролын салбарын авилгад олон хүчин зүйл нөлөөлж байгаа ч түүнээс ангижрах, урьдчилан сэргийлэх боломж бий юм. Тухайлбал сургуулийн түвшинд эцэг олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэгээ шийдвэр гаргах, асуудлаа тодорхойлох, тэгээ авилгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа төлөвлөх гэдэг энэ чиглэлээр нь нийслэлийн бас 20 гаруй сургуультай ажиллаж байгаа. Тэгэхээр энэ сургуулиуд одоо сургууль болгон хөгжлийн төлөвлөгөө гэдэг сургууль хөгжүүлэх төлөвлөгөө, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө гэдэг. Тэгэхээр энэ төлөвлөгөөг хийхдээ цөөхөн хэдэн хүн ажлын багийн гишүүд ч юм уу ингээд суугаад хийчихдэг. Тэгэхээр бидний санал болгож байгаа зүйл юу вэ гэхээр олон талын оролцоотойгоор энэ үйл ажиллагаанд эцэг эхчүүдийг оролцуулна, хүүхдүүдийг оролцуулна, багш нар хамт олоноо оролцуулна. Тэгээд сургуультай маш олон бусад байгууллагууд ингээд хамтарч ажиллаж байдаг. Цагдаач ажилладаг, ерөнхий эмнэлэг, эрүүл мэндийн салбар гэдэг бусад салбарууд, дүүргийн нийгмийн ажилтан, хорооны нийгмийн ажилтан энэ гэдэг хүмүүс. Тэгэхээр энэ бүх талуудаа оролцуулж хагаад сургууль дээр маань ямар асуудал байна уу гэдэг асуудлаа өөрсдөө өөрийн үнэлгээ хийж илрүүлдэг. Тэр илрүүлсэн асуудал дээрээ үндэслээд ажиллаа төлөвлөдөг ийм одоо загварыг олон нийтийн оролцоод сургууль гэдэг ийм загвар байдаг. Энэ загвараа туршин. Төрийн бодлогын хүрээнд бол бид ямар зөвлөмжийг хүргэж болох вэ гэхээр энэ төсвийн хөрөнгийн хуваарлалт ашиглалтын шин шалгуурыг бол бий болгож тогтоох. За гадны төсөл тусламжийг ил тод зориултын дагуу хэрэгжүүлэх. За боловсролын төсөв хөрөнгийг жил дараалан өсгөх, улам багш нарын цалин өсийг байнга одоо дээшлүүлэх, урт хугацааны төлөвлөлтийг бий болгож үе шаттайгаар хэрэгжүүлэх асуудлыг төрийн зүгээс бодлогоор авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. За хоёрдугаарт нь энэ боловсролын үйлчлэгийн чанар мониторинг хийх, хяналт тавих механизмыг боловсронгуй болгож хэрэгжүүлэх ажлууд бас бид нар санал болгож байгаа. Үүний дээр бол хөндлөнгийн болон олон улсын хяналтын байгууллагуудыг энд бас татан оролцуулах нь үр дүнтэй байдаг. Ийм олон улсын туршлагууд байдаг юм байна. За үүнээс гадна мэдээллийн технологийн дэвшлигч авилгаас ангижрахад ашиглаж болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. За тухайлбал блокчейныг ашиглан боловсролын салбарын авилгаас бүрэн ангижирч болно гэдгийг онцолж байна. Боловсролын ялгаа байна гэдэг нь хамгийн том асуудал. Тэгэхээр энэ асуудлыг энэ технологи ашиглаад энэ салбарт нүүрлээд байгаа энэ авилгал гэдэг зүйлийг бүрэн утгаар нүггүй их боломжтой. Нэгэн түрүүний ярьсан цэцэрлэгийн бүртгэлийг блокчейн болгочих юм бол
тэр цэцэрлэгт яг хэдэн хүүхэд явж байгааг мөрөгжиж болно. Монгол улсад бол одоо хэрвээ магадгүй бид нар дээд боловсролын бүх дипломыг блокчейн гэдэг технологид оруулах юм бол натрат болох ямар шаардлага байхгүй. Санхүүгийн секторт одоо яаж юм гэхээр үнэхээр блокчейн болоод иргэн тунгалаг ламсар мөнгө зээлсний дэлхийн нийтэд цацчихж байгаа юм бол энэ өөрөө баримт болчихж байгаа. Тэгснээр битүүрийн дунд ихтгэлцэл үүсээд битүүр 1.5-аар энэ хүн надад зээлүүлээд би 1.5-аар энэ хүнээс мөнгө зээлэх боломж байна. Одоо битүүр 0.5 ашигтай ч гэдэг тийм санхүүгийн сектор. За ингээд хөрөнгийн зах зээл дээр болохоор брокер гэдэг дундын зуршил байхгүй иргэн шууд хөрөнгийн бирж руу хандаад хувьцаа авдаг боломжтой болгоцсон. За хөдөө аж ахуйн секторт яаж юм гэхээр одоо малыг бид нар идж байгаа малынхаа махыг аль аймгийн яг хаана ядалсныг мэдэх боломжтой болчих байгаа. Нөгөө бүртгэлийн хэмч устгах боломжгүй болгочих жоо. Өмнө нөгөө малын эмчи бичиг нөгөө нэг аймгийн сумын засаг даргын тамга тэмдэг ямар шаардлага. Боловсролын салбарын мэдээллийн системийг ашиглаад ер нь бол суралцагчийн хувьд манай мэдээллийн системийн үндсэн датабаз дээр бүх сурагчид мэдээллийн системд бүртгэлтэй байх ёстой гэж үзэж байгаа. Ер нь энүүгээр өөрөө ялангуяа авилгалтай холбоотой сурагчдын бүртгэлийг давхцуулдаг, хувийн болон улсын сургууль дээр давхар бүртгэдэг бүх асуудлуудыг зэгцэлж байгаа юм байна. Хоёрдугаарт нь бол ерөөсөө насан туршийн хүүхдийн сургууль эзүүлэхэд гэдэг нь болохоор 6 нас хүрээний хүүхдүүдийг 1-р ангид эзүүлэхийг нь бол шат шатнууд нь баталгаажуулж бүртгэдэг болоод байгаа. За энэ мэтээр боловсролын салбарт авилгын асуудлаас ангижрах олон арга зам гарц гаргалгаа байгааг энэ салбарт ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Гэвч эцэст нь төр засгийн бодлого зохицуулалт, хууль журмын өөрчлөлт зайлшгүй шаардлагатайг онцлох зүйтэй юм а. Өнгөрсөн 161-р тогтоод алхангийн сургалтын хөтөлбөр батлагдсан. Тэрэн дээр алхангид иргэний боловсрол хичээл хасагдсан. Өмнө нь 1-12 дугаар ангид байсан. Тэгтэл иргэний боловсрол хичээл нь хасагдсан. Дараа нь энэ жил одоо А453 дугаар тушаалаар бага дунд алхангийн сургалтын төлөвлөгөөг нэгдсэн үеийн тушаалаар батлаад гаргасан. Энэ тушаал дээр сургууль зохицуулах цаг дээр иргэний боловсрол хасагдсан байсан дээр нэмээд хичээлээс гадуур үйл ажиллагаа нь хасагдсан. Тийм учраас 9-11 дугаар ангид тэр хичээлийг явуулах боломж байгаагүй. Тийм учраас зөвхөн 9 дугаар ангиудад явуулсан. Тэгэхээр би эндээс юу хэлэх гээд байна гэхээр одоо бид нар энэ шудраг авилгагүй нийгмийн иргэдэд бэлтгэхийн тулд олдж байгаа ганц хоёрхан тэр цаг маань ингээд байхгүй учраас бид ирээдүйн иргэдэд яаж бэлтгэх вэ? Боловсролын салбарт сая хүүхэд хамрагдж байгаа цэцэрлэгийн наснаас ахуулаад дээд боловсролыг хүртэл за бусад үлдсэн 2 сая гаруй хүн нь бол энэ хүүхдүүдийн эмээ өвөө ээж аав нь л байдаг. Тийм учраас энэ авилгын асуудал гэдэг бол хойч ирээдүгөө авилгагүй нийгэмд амьдрах, ирээдүгээ цэвэр байлгах гэдэг бол Монгол иргэн болгоны хүн нэг болгоны санаа зовох асуудал. Тэгээд хамгийн гол нь бид нар эрх зүйн орчинд бүрдсэн байна. Бид нар ёс зүйтэй хандлагатай ажиллах ёстой. Бид нар энд бүр ингээл нэг юм асуудал бодоол те ингээл ямар гарц байна гэдээ хайгаад байх асуудал ерөөсөө алга. Эрх зүйн орчин бүрдсэн байж бид нар ажиллаа чин сэтгэлтэй ёс зүйтэй хийхдээ энэ болох гээд байна. Тэгээд хойч үедээ гэр орондоо сургуулийн орчинд бид нар үлгэрлэх хэрэгтэй. За ийхүү боловсролын салбарт ажилладаг эрдэмтэн мэргэд багш ажилчид хууль хяналтынхаа хамтраад нэгэн өдрийг энэ салбарын авилгаас ангижрах гарц гаргалгааг хэлцлээ. Багцгүй нэг удаа хэлцээ шийдэгдэх асуудал биш учраас цаашдаа энэ асуудалд анхаарал хандуулан ажиллах шаардлагатай гэж үзэж байна. За мөн авилгатай тэмцэх газраас зөвлөмж гаргаж боловсрол соёл шинжилх ухааны яамд хүргүүлэх юм байна. Тухайлсан асуудлууд дээр нь тухай бүрийг ингээд олон талын оролцоог хангасан хилцүүлгүүдийг нь цаашдаа шийдвэрлэж холбогдох яамд нь зөвлөмж өгнө. Өнөөдрийн одоо хилцүүлгээс гарч байгаа асуудлыг бид нар нэгтгэж боловсролын яамд холбогдох зөвлөмжийг хөргүүлж зөвлөмжийн биелэлтийг одоо хангах чиглэлээр алхам тутамд нь одоо бүх төрлийн байгууллагуудын хяналтыг сайжруулах чиглэлээр ингэж ажиллахаар өнөөдрийн хилцүүлгийн үр дүнд тогтлоо. За боловсролын яамны хувьд ч гэсэн энэ авилгын асуудлаар авилгатай тэмцэх чиглэлээр авилгатай тэмцэх газар болон холбогдох иргэний нийгмийн байгууллагуудтай олон нийтийн хяналтыг бий болгох мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр өөрсдийн хийж хэрэгжүүлж байгаа ажлыг цааш тогтвортой үргэлжлүүлэх авч явах энэ салбарт авилгын асуудлаас урьдчилан сэргийлэх тасан зогсооход чиглэгдсэн бодиттой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэдэг ингээ 2019 оныг одоо ёс зүйн боловсрол болон авилгаас урьдчилан сэргийлэх одоо ийм жил болгон зарлаж энэ дээр бодиттой дөрвтэй ажил хийхээ бас эрх бүхий албан тушаалтнуудын хувьд илэрхийллээ.